За 2012 онд Англи улсын нийслэл Лондон хотод хүн төрөлхтний спортын хамгийн том наадам болох Олимпийн наадмын нээлт болсон. Гэтэл тэр дунд нэг зожиг, адгуу, за бүтлгүй, тэгээд хөгжилтөөч хэмээр царайтай нэг хүн тууж яваа. Энэ хүн бол алдарт Мистер Бин байсан. За Мистер Бин буюу Rowan Atkinson гэдэг жүжигчин 55 онд Англид айлын 4-р хүү болон мэндэлсэн юм байна. За дундаж гэр бүлээс гаралтай. Тэрээр багада ярианы чадвар их муутай байсан юм байна. Бас ээр үгнэ. Юм ярьж чаддгүй нээр бас ээрэд идэх. Хошин шогийн мэдрэмжийн төлхөө багш нар нь мэддэг юм байна. Харин шинжлэх ухааны тал дээр нь болохоор жоохон гардаг байсан юм байна. Чи шинжлэх ухаанаар явна гэж байхгүй. Чи өөрийгөө илэрхийлж ярьж чадахгүй хүн хизээч үгээр амжилтанд хүрч чадахгүй. Чи өөр мэрэгжил одоо өөр ажил болж хийгэрэй гэж зөвлөдөг байсан гэж. Түүний толгой үнэхээр аимшигтай ажилтдаг гинэ. IQ нь 178. Тэгвэл хүнийх дунд чинь 100 байдаг юм байна. За тэгвэл Альберт Эйнштейних 168. 160 гэж. 160 орчим байсан гэж үздэг юм байна. Оксфордд ороод төд бодлого байтал нэг зарлал байхыг болж харсан гэнэ. Тэн дээр нь юу гэсэн хэрэг хошин мэдрэмжтэй, хошин шогт дуртай хүмүүсээ л уулзцгаая. Хэдүүлээ уулзчихгүй юм ярьцгаая гэдэг тийм зарлал. За энэ дүр нь өөрийнх нь бичсэн энэ дүр амьдралтай салшгүй холбоотой. Ер нь баг өөрийгөө бичсэн гэж хэлж болно. Өөрөө яаж аяглахаар байна. Тэнгэж боддог гинэ. Мистер Биний дүрд ороод жүжиглэхээр том хүний биед орцсон 9 настай хүүхэд яаж аягладаг вэ гэж боддог юм байна. За 2014 онд хүүхэлдэйн хөлбөр нь гарсан энэ киноны. За манай хүн ч гэсэн энэ кинонд дуу оруулсан.